Real B, Swag, Lady Diva, Young Vicious. За хүүхдүүдийн сюрпризийн ордон. Баяртай. Өдөржлөгт ирсэн та нарт баярлалаа. Баяртай. Дараа уулзъя. Баяртай. Дараа уулзъя. Баяртай. Countess уулзсандаа баяртай байна. Баярлалаа. Гэхдээ чи яаж Чиний харсан зүйл би бол сүнсний хатан. Баяртай. Дахиад ирээрэй. Real B чамд баяр хүргэх ёстой. Чи үнэхээр гайхалтай үйлчлэг зохион байгууллаа. Энэ бол тесрэлт байсан. Баярлалаа Дива хатагтай. Гэхдээ баяр маань дуусаагүй байна. Маргааш чухал өдөр болно, тийм үү? Тийм ээ. Энэ бол spooky, ooky өдөр. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр миний санал бол бүгдээрээ энд дээд давхар тонвол ямар вэ? Бид үргэлж үдшилгийн дараа хамтдаа хондог байсан. Тэгэхээр зөвшөөрч байна уу? Би унтлагын хувцастай үдшилгийг хэлж байна л да. Гэхдээ унтлагын хувцас авчраагүй штэ. Үгүй. Би ч бас Ямар ч асуудал алга байгаагаараа л байхад болно. Бүгдээрээ миний өрөөнд ороод аимшигт түүхүүд ярьж болно. Эсвэл өөр сайхан илдэг түүх. Аимшигтай л биш. Тэгээд дараа нь бутан дотроос хэн үсэрч гарч ирдэг вэ? Мөлхөгч Creepy. Creepy-гийн тухай яриха болио. Тэрний талаар ярихаар Creepy гарч ирдэг гэж хүмүүс ярьдаг юм байна лээ. шин санаа мухар сүсэг. Хөөе. Яг л дууны үг шиг сонсогдож байна. Neon Vicious мухар сүсгэ бол бялуу амттай харагдаж байна шүү. Зогс. Унтлагын өрөөнд юм идэж болохгүй. Уучлаарай Сваг. Надад өөрийн дүрэн байдаг юм. Ийм л байна. Гэхдээ би үргэлж шүн дундад юм иддэг. Ах минь, чи намайг шалан дээр өрмөгч байсан твчдгүйг мэднэ. За яах вэ? Дараа уулзъя амттан минь. Хөөх, юу вэ? Юу вэ? Жаахан гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй. Ялангуяа spooky, ooky өдөр болж байхад Чамд хаалт хэрэгтэй юм байна. бухимдах хэрэггүй дээ. Royal B чамайг ойлгож байна. Би тэрэнгүйгээр унтаж чадах хэсгээ мэдэхгүй байна. Гэхдээ би хичээх болно. За, сайхан амраарай. До, ре, ми, фа, тэгээд соль, ля, си, до. Хатагтай Дива, юу болсон бэ? Хоолон дасгал. Би шүн болгон унтахынхаа өмнө хийдэг юм. Хоолон дасгал гинэ. Хэр удах вэ? Цаашаа удаа үргэлжлэх үү? Санаа зовлтгүй дасгалын багш маань шүн болгон 45 минут хийгэрэй гэж хэлдэг. Үгүй. Ингээд бүтэхгүй мэн. Чи хэлсэн штэ. Үгүй. Чи үлд. Би явна. Хүлээгээрэй өгтөө. Хэрэг бид нар байшин даяар тараад алга болох юм бол яаж хамтдаа унтах юм бэ? Бидний жинхнээсээ унтаж болох газар. Шилдэг цомог, шилдэг уран бүтээлч, оны шилдэг дуу. Хатагтай Дива. Хүзэгчд хашгиралдаж байна. Надад нэг том цом хэрэгтэй болно. Одоо л унтаж болохоор боллоо. Яна, алт. Би чамд хэлэх үү? Баан гинэт алга болчихсон. Харин хадагтай Дива галтойгонд дэжсэн. Тийм ээ, энэ байшинд ямар нэг юм болоод байна. Би энэ мөлхөгч Creepy-гийн ажил гэж бодож байна.
Үгүй дээ. Энэ чинь гинтийн бэлгийн ордон шүү дээ. Яагаад гэвэл зоогийн газар үдшилэг болохын өмнөх нь тайз болон хувирсныг санаж байна уу? Үгүй ээ. Тийм биш. Байшин тхийн нэгэн байна. Би тэрнийг мөлхөгч Крипи гэж бодож байна. Альвэ? Зоогийн газраас эхэлцгээе. Хэрвээ тэр энд байх юм бол бид тэрнийг барих болно. Нёолишис. Энэ бүхэн гинтийн бэлгийн байшинтай л холбоотой. Энд биднээс өөр хинч байхгүй. Эсвэл үгүй юу? Мөлхөгч Крипи. Баригдав уу? Бид тэрнийг барьчлаа. Сүнсний хатан Countess хоёрынд юу хийж байгаа юм бэ? Танаар кетчуп. Эндхийн кетчуп үнэхээр амттай байсан болохоор би дахин ирэх хэрэгтэй болсон юм л да. Харин би ажиллаа хийж байна. Би шинэ киноны дууны бичлэгийг хийж байна. Бүх дууны эффектийг авах нь миний ажил. Орилж, хашгирах, амьсгаадах гээд. Бас чи хизээж хамаагүй ирээрэй гэсэн болохоор чинь. Тэгээд бид хоёр нууцаар орж ирсэн. Тэр тогоо тавг ааз гал гээд бүгд бидний хийсэн ажил. Харин тэр өрөөг бид эргэлдүүлээгүй шүү. Энэ талаар мэдэх юм алга байна. Энэ бол гинтийн бэлгийн ордон. Тийм болохоор иймэрхүү зүйл болж л байдаг. Хөөх, түрүүний болж өнгөрсөн явдлууд надад гайхалтай дууны эффектүүдийг өглөө. Та нар сонстоо хашгирч орилолдоод. Энд чи амар биш гэж үү? За бид хэрэгтэй зүйл авсан. Тэгэхээр баяртай. Юу вэ? Санийх спуки байсан. Маргааш үнэхээр аимшигын спуки өдөр байх болно. Тэгэхээр одоо харин хүсснээрээ унтаж болно.